Өнөөдрийн хичээлээр олон оронтой тоог жиших гэсэн хичээл үзнэ. За тоог уншаарай. За 2 тоог жишээ. Эхний тоо нь 6019, дараагийн тоо нь 12405. За аль тоо нь их вэ хүүхдүүдээ? За 12405 нь их байна тийм үү? За дараагийн тоог харъя. 132058, 27856. За аль нь их вэ? За та нар тоог жигшихдээ эхлээд юуг ажигласан бэ? За тоог жишгтээ эхлээд оронгоор нь харна. Хэдэн оронтой байна вэ гэдгийг харна. Эхний тоо 4 оронтой байна, дараагийн тоо 5 оронтой байна. Тэгвэл аль орон ихтэй их тоо болно гэсэн. За хэрвээ орон тэнцүү байвал оронгийн тоог нь харна. Тийм ээ? Хичнээн орон дотроо хэд гэсэн тоо байна вэ гэдгийг харах нь байна. Жишгэд 2 тооны орны тоо нь ижил бол тухайн тоонуудын цифруудыг зүүнээс нь баруун тийш дэс дараалан жишиж өгнө. За ажиглыг үдээрэй. За 2 тоогоо уншаарай. 5,321,706. Нөгөө тоо нь 5,321,724 гэсэн тоо байна. За аль нь их вэ? За 5 сая 5 саятай тэнцүү байна тийм ээ. Орноор нь харж байна. Саяын орон байна тийм үү? За одоо 1000 ангийн 300 мянга. За дараа нь 200 мянга, дараа нь 100 мянга. Бүгд адилхан байна тийм үү? За одоо тэгвэл нэгжийн ангийн орнуудаа харъя. 7 тэнцүү байна. 7,700 тийм ээ. За 10-ын орн нь эхнийх нь тэг байна, дараагийнх нь 2 байна. За тэгвэл цааш нь жиших шаардлага байхгүй. 2 нь их учраас тэгээс 2 нь их учраас 5,321,724 гэсэн тоо их байх нэ. Оронгоор нь жишгээ дахиад ялгаатай цифруудын ихийг нь агуулсан тоо нь ямагт их вэ? За харъя. Эхний тоо 1,327,056 байна тий. Дараагийн тоо нь 1,328,124 байна. Тэгэхээр аль нь их вэ? За мэдээж 1 сая нь 1 саятай тэнцүү байна. Дараагийн орныг харлаа. 300 100,000 ангийн 300. За дараагийнх нь 2тай тэнцүү байна. Дараа нь 782-ыг 8 нь их байна. За тэгвэл энэ тоо 1,328,124 нь ямар ах вэ? Их тоо болж харах нэ. Тэвч жишээрээ. Тэгэхээр тоонуудыг уншаад дэвтэртээ бичээд жишээрэй. Шүдийг хангаж чадах тоонуудыг олж бичээрэй. За жишээ нь 684,597-оос бага. Харин 684,593-аас их тоог бичих нь байна. За дараагийн тоог хараарай. 3,658,956-аас их мөн 3,658,962-оос бага тоог бичих нь байна. За дараагийн тоог уншаарай. 5,698,523-аас их 5,698,526-аас бага. За дэвтэртээ тоонуудаа бичээд дутуу тоог нөхөж бичээрэй. Хоёр талд нь хамгийн ойр орших тоог бичээрэй. 7,04,236-аас их тоо. Түүнээс бага тоо. Тэгтээ хамгийн ойрхоныг бичих нь байна. За дараагийн тоог хараарай. 6,398,989-өөс их тоо, түүнээс бага тоо болоорой. За тэнцэтгэл бишиг үнэн байлгах 3 тоог нөхөж бичээрэй. За энэ тооноос ямар тоо бичих нь вэ? Бага 3 тоо бичих нь тийм ээ. За энэ тооноос их 3 тоо бичих нь. За дэвтэртээ цэвэр нэм бавчээд
3 тоглоорой. Өсөх хэрэмбэр нь байрлуулаарай эдгээр тоог. Өсөх гэхээрээ ямар тооноос эхлэх вэ ажиглаарай. Буурах хэрэмбэр байрлуулаарай. Буурах хэрэмбэр. Дахиад буурах хэрэмбэр байрлуулаарай. За доогоо цэвэрхэн бичиж жишээрээ. Тоонуудыг өсөх хэрэмбэр байрлуулаарай. Олон оронтойгоо зөв уншаарай. Аль нь их вэ хүүхдүүдэд тэмдэглээрэй. Гурвалж нь 976,246-д тэнцүү юм байна. Харин дугуй нь 999,762,406-д тэнцүү юм байна. Тэгэхээр аль нь их вэ? За мөн дараагийн 2 тоог аль нь их вэ болоорой. За хичээлийн анхааралтай. Даалгавраа гүйцэтгээрэй хүүхдүүдээ.